Тэгэхээр Монголын мянган сорилтын сангийн хот орчмын бэлчээрийн төсөл бол энэ Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа. Одоо энэ оноос эхэлж хэрэгжиж байгаа. Тэгэхээр энд бол Өвөрхангай аймгийн 8 сум, Харанхай аймгийн 2 сум хамрагдаж байгаа юм л да. Тэгэхээр Өвөрхангай аймгийн 10 хайр болон хар орон хотуудыг тойрсон, сумуудыг тойрсон ийм одоо эргэн тойрны 8 сум. Зарим нь бол газар нутгийн бүхлээрээ, зарим нь бол газар нутгийнх нь хагас нь ингээд хамрагдаж байгаа. Тэгэхээр бол энэ төслийн хүрээнд яг юу хийгдэх вэ гэхээр өнгөрсөн хугацаанд юу хийгдэж вэ гэхээр яг энэ төсөлд хамрагдсан сумуудаар одоо бүгдээрнгээр нь яваад төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой талбай гэж сонгосон байж байгаа. Тэгэхээр энэ тохиромжтой талбай болохоор ямар утгатай вэ гэхээр манай төсөл бол угаасаа нэг эрчимдсэн хагас эрчимдсэн чиглэлээр ажиллах малчтын бүлэгтэй ажиллахаар байгаа. Тэгэхээр энэ эрчимдсэн аж ахуй маань бол бас нэг гол шалгуур нь бол усны зайлшгүй усан хангамжийн хэрэгцээ хөрөлцөө зайлшгүй байдаг. Тэгэхээр бол ус гарах боломжтой талбай гэдэг нь бол нэг гол шалгуур болж байгаа. Тэгэхээр ус гарах боломжийг харгалзаад бол тохиромжтой талбай гэдгийг сонгосон байж байгаа. Тэгэхээр нэлээд их хэмжээний одоо га талбай бол тохиромжтой талбай гэдгээр сонгогдсон. Тэгээд энэ тохиромжтой талбай дээр байгаа малчин одоо өөрөх нэг бүрээр явж бол төслөөс мэдээлэл хүргэж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо энэ төслийн талаар танилцуулаад ийм юм боломжууд байна. Та нар ингэж оролцох боломжтой байна гэдэг талаар манай одоо төслөөс хүмүүс яваад бол мэдээлэл хүргэж байгаа. Тэгээд энэ мэдээллийн одоо хүргэсний дараагаар малчид маань бол одоо яг өөрсдийнхээ бэлчээр нутгаа яг хаагуур ашигладаг тий. Бэлчээрийнхээ хил заагийн зураглалыг гаргаад тэгээд уулзалт хийж байгаа зохион байгуулж байгаа. Одоо бүс бүсээрээ нэг одоо хэсэг газрын хүмүүс хоорондоо уулзаа. За манайхаа яг бэлчээр энийгээр байдаг, танай бэлчээрийг хаагуур байдаг гэд яг бүлэг болохоор одоо сонирхож байгаа хүмүүс маань бас яг өөрсдийнхөө нөгөө ашиглах одоо уламжлалаар ашигладаг тэр бэлчээрээ дээр зураглаад ингээд газрын зураг дээр буулгаж цөмөөрөө ингэж уулзаад цуглараад тэгээ газрын зураг дээр буулгаж тэгээ хоорондоо одоо бэлчээрийнхээ хил цаагийг зөвшөөрөлцөх тий юутай бэлчээрийн давхцал одоо байх юм бол тэрийг одоо ярилцаж яаж шийдвэрлэж болохоор байна эдэргсэн тийм байдлаар өнөөдөр ингээд уулзалтыг анхных нь Өвөрхангай аймгийн хувьд анхных нь уулзалтыг өнөөдөр хийж байгаа юм байна. Тэгэхээр бол цааш тийм уулзалтуудыг бол нөгөө яг тэр тохиромжтой талбай дээр байгаа бүх малчтын бүлгүүдээ хэсэг хэсгээр нь ингээд хуваагаад ингээд энэ уулзалтуудыг хийн. Тэгээ ингэсний үр дүнд бол яг төсөлтэй хамтран ажиллах гэсэн юм бүлгүүдээ бол сонгох тий тэдний одоо эргэн тойрны 2 км-т байгаа хөршүүд нь бол манайх одоо энэ бүлгийг ингээд бэлчээрээ гэрээгээр ашиглахад одоо татгалзах зүйл байхгүй, гомдлгүй бэлчээрээ маргаан зөрчил байхгүй гэсэн ийм зөвшөөрөл юмнуудыг бас өгч авах тий ийм ажлууд бол хийгдэх юм байна. Тэгэхээр энэ төсөлд хамрагдсанаар бол малчтын бүлэг бас ямар одоо ашигтай давуу талтай байх юм гэхээр малчид бэлчээрээ урт хугацааны гэрээгээр ингээд ашиглах юм байна. Тэгэхээр энэ маань бол гэрээгээр ашиглана гэдэг нь өнөөдөр бол бэлчээрийг бол нийтээрээ одоо ашиглаж байгаа шүү дээ тий. Одоо нөгөө хамар буул, багтаж хаяа буул идэнэ гэдгээр явж байгаа. Энэ маань одоо яаж манай төслийн одоо гол зорилго одоо яаж юм гэхээр энэ хот орчимд хүн ам ихээр төвлөрсөн одоо ийм суурин орчимд одоо ер нь эрчимдсэн мал аж ахуй эрхлэлт бол бас бэлчээрээ гэрээгээр ашиглаад тэр гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаа хийгээд удаан хугацаанд яг ийм баталгаатай ийм бэлчээртэй байх ийм хэрэгцээ үндсийг нь л одоо бүрдүүлж өгч байгаа гэсэн үг байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол энэгээр давуу талтай. Тэгэхээр энэ гэрээгээр авсан бэлчээрээ бол малчтын бүлэг маань одоо нөхөн сайжруулах тий сэргээх яг бэлчээрийнхаа даацад тохирсон ийм малтай байх гэх мэт ийм шаардлагуудыг бол төслийн зүгээс тавьж байгаа. Дараагийн нэг ач холбогдол нь болохоор малчид бол энэ малчтын бүлэгт бол гүн өрмөн худаг гаргаж өгөхөр байж байгаа. Мөн одоо хашаа хорооны барихт нь одоо бага зэргийн ийм $3,000 материалын дэмжлэг үзүүлэх. Тэгээд малын тэжээлийн одоо талбайтай тийм бүлгүүд байх юм бол одоо тэжээл тариалах үрээр нь хангах гэсэн ийм дэмжлэгүүдийг үзүүлнэ. Мөн яг эрчимдсэн аж ахуй эрхлэхэд одоо зайлшгүй шаардлагатай тийм ямар одоо юу хэрэгцээтэй вэ? Бүх талаар бүх чиглэлээр одоо мал аж ахуй менежмент, бизнес, маркетинг тэгэл тэр бүх чиглэлүүдээр нь одоо сургалт юм явуулах юм байгаа яг төслийн дуусах хугацаанд. Тэгэхээр ийм одоо ач холбогдлыг бол энд бүлэг болж байгаа малчтын бүлгүүд бол авах байж байгаа. Тэгэхээр бол энэ хамтарч ажиллах малчтын бүлгүүдэд одоо мэдээлэл хүргээд ингээ манайхтай хамтарч ажиллаач ийм боломж байна шүү гэдэг талаас л ер нь төсөл бол үйл ажиллагаа чиглүүлж ажиллаж байгаа. Энэ төсөлд бид бүгдээрээ бас ач холбогдол өгч ач холбогдлын сайн ойлгож бас энд идэвхтэй оролцох нь зүйтэй юм аа. Нэгэнт одоо ингээд бодлого судлалын төвөөс улсууд явж та нартай одоо энэ төслийг танилцуулж ач холбогдлын хэлж ярьж байгаа учраас энийг бол одоо
талаар хэлэлцгүй таах хүзмөрөө мэдж байгаа хаа. Тэгээ өнөөдөр энэ уулзалтыг зохион байгуулахаар одоо Мянган Соёлтын сангаас мөн бодлого судлалын төвөөс мөн гадаад дотоодын одоо энэ улсууд ирсэн байна. Ингээд одоо өнөөдрийн уулзлага ярилцлагад амжилт хүсье. Мянган Соёлтын корпорацаас 6 төслийг Монгол улсад хэрэгжүүлж байгаа. Энэний нэг төсөл болох хот орчмын бэлчээрийн төсөл. Хот орчмын бэлчээрийн төсөл Дархан Эрдэнэт Улаанбаатар хот орчимд хэрэгжээд тэгээд Төмөр замын төсөл унсантай холбогдуулаад 2 аймагт өргөтгөл гэж орж ирсэн. Тэгэхээр энэ 2 аймаг гэдэг нь болохоор танай аймаг бас нэгэсэндээ азтай хүмүүс гэж ойлгож байна. Өвөр хангай аймаг, Доорнот аймаг нэмэгдсэн. Тэгэхээр энэ одоо төслийг тийм ээ нэгэн тал ингээд нэмэгдээд ороод ирж байна. Энэ жилээс нодлон бид нар хэрэгжүүлэх ёстой байсан боловч Төрүүчийн Улаанбаатар Дархан Эрдэнэт маш их асуудал гарсан. Байгаль орчин, нийгмийн талаас нэлээд их асуудал гарсан учраас нэлээд их асуудлыг нэлээд их цагаа нөгөө Улаанбаатар Дархан Эрдэнэт хот орчимд зарцуулсан. Ингээд энэ оноос эхлээд бид нар энэ одоо Доорнот өвөр хангаад хэрэгжүүлж эхэлж байна. Тэгэхээр бидэнд бол цаг байхгүй. Яагаад цаг байхгүй гэж хэлж байна гэхээр 2013 оны 9 сард Мянган Соёлтын сангийн бүх төслөө дуусна. Тэгэхээр одоо энэ жил ямар он бэлээ? 2011 он тийм ээ. Тийм учраас 2011 он учраас энд ямар олон хүмүүс ирсэн бэ? Мянган Соёлтын сангаас гэх тохиол бид нар чинчмаар хичнээн машин гадаа байна уу? Энэ дээр ямар их ач холбогдол өгж ийн гэдгийг та бүхэн энэ өнцгөөс нь бас хараараа гэж ингэж хэлмээр байна. Тэгэхээр цаг байхгүй учраас бид нар нэлээд их хүчээр энэ төслөө бушуухан үргэлжлүүлээд, бушуухан эхлүүлээд нэлээд олон малчтын одоо бүлгүүдийг сонгоод нэлээд олон малчтын бүлэгт одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх ийм зорилго тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ маань нэг талаас одоо Мянган Соёлтын сангийн хот орчмын бэлчээрийн төслөөс одоо гарах хандлага юм болох юм. Тэгэхээр энэ дээр энэ төслийг өөрсдөө аваад хэрэгжүүлэх ажил бол одоо хинээс хамааралтай гэхээр та бүгдээрс л хамааралтай. Та бүхэн малчтын одоо малчтаас хамааралтай учраас та нар энэ дээр ач холбогдол өгөрөө гэж ингэж хэлмээр юм. Хоёрдугаарт урд нь ямар асуудал гарч ирсэн гэхээр манайхан чи бие биентэйгээ барьцдаг. Их барьцамтгай улсууд тийм ээ. Тэгэхээр нэгэнт барьцамтгай улсууд гэдэг маань юу гэсэн утгатай өгөө гэхээр энэ төсөлд орж яхад би яагаад орж болдгүй. Энэ орцсон учраас би одоо оруулахгүй ч гэдэг юм уу. Тэр талаас нь хандах хандлага бас Төрүүчийн одоо Улаанбаатар Дархан Эрдэнэт хот орчимд бол гарч ирсэн. Ялангуяа одоо энэ газрын асуудал бол нэлээд газар болоод бэлчээрийн асуудал бол хүн болгоны сонирхлыг татдаг асуудал. Малаа хаана үлчээгөө бэлчээр дээр л бэлчээр. Тийм учраас бэлчээрийн асуудал бол өөрөө их одоо маргаантай, өөрөө их тийм одоо юутай асуудал. Тэгээд сүүлийн үед бэлчээрийн гарц муудаж байгаатай холбогдуулаад бэлчээрийн асуудлыг бол одоо нэлээд том болж одоо ингэж яригдж байгаа. Тэрийг та бүхэн бас мэдж байгаа. Ийм учраас бэлчээрийг яаж зөв зохистой ашиглаж хамгаалах юм бэ гэдэг асуудал бол хамгийн чухал асуудал. Малчтын бүлгүүд хоорондоо бэлчээрээ одоо тодорхой удаан жилийн хугацаатаагаар гэрээгээр ашигласнаар тухайн хүмүүсийн одоо өөрчлөлт одоо сэтгхүүд нь өөрчлөлт орно. Тэрэнд хөрөнгө оруулалт орох боломж болно. Энэ талаар бас одоо манай зөвлөхөө та бүхэнд бас нэлээд тодорхой ярьсан бахаа гэж үзэж байна. Тодорхой одоо эзэнтэй газар хөрөнгө оруулалт орох ёстой. Тийм учраас энэ дээр та бүхэн бас анхаарлаа хандуулаарай гэж бас ингэж хэлмээр байна. Хоёр дахь асуудал болохоор юу гэхээр бид одоо өргөтгөл буюу одоо энэ Доорнот өвөр хангаад энэ төслийн үйл ажиллагааг явуулахдаа арай өөр шинэлэг зарчмаар ажиллаж байгаа. Шинэлэг зарчим гэдэг нь юу гэхээр нутаг дэвсгэрт үндэслэн арга зүй гэдгийг бид нар энэ одоо юунд хэрэгжилж байгаа. Нутаг дэвсгэрт үндэслэн арга зүй гэдэг нь та бүхэн одоо энэ зургнуудыг харж байгаа бах. Энэ нутаг дээр хэн амьдарч байна? Тэр амьдарч байгаа хүмүүс хамтлаг болоод, бүлэг болоод хоорондоо нэгдээд энэ төсөлд хамрах боломжтой гэдэг энэ санаан дээр явж байгаа. Урд нь бид яасан гэхээр төсөлд хамрагдах боломжтой өөрсдөө малчтын бүлгээ байгуулад одоо төсөлд өргөдлөө өгж болно гэсэн ийм хандлагаар явж исэн. Тэгсэн ямар асуудал гарсан бэ гэхээр одоо жалгын нэг мухард байгаа нэг 3 өрх байдаг юм уу тийм ээ? Өргөдлөө өгөөд нөгөө талд байгаа нэг 5 өрх бас ингэж өргөдлөө өгдөг ч юм уу. Ийм талын ийм юунууд гарч ирсэн байхгүй юу? Тэгэхээр нэгэнт л нутаг дэвсгэрээр гэж байгаа учраас тухайн нутаг дэвсгэрт байгаа бүх малчид өөрсдийнхөө бэлчээрийн одоо мал бэлчдэг бэлчээрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн ийм зарчим дээр ажиллаж байгаа.